Одоо өөрчлөе. Нийслэлийн боловсролын салбарт 2018 онд сүүлийн хэдэн жил хийгдээгүй бүтээн байгуулалт өрнөн. Нийслэл хотод төрийн өмчийн цэцэрлэггүй 24 хороо, төрийн өмчийн сургуульгүй 50 хороо байна гэвэл та итгэх үү? Улаанбаатар хотод төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 434, нийт 661 цэцэрлэгт 113,521 хүүхэд хүмүүжиж, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалт 77.6% байна. Төрийн өмчийн 227 цэцэрлэгийн нийт хүчин чадал 40,865 бөгөөд эдгээр цэцэрлэгт 83,897 хүүхэд хүмүүжиж, төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 2.1 дахин их хүүхэд хүлээн авч хүмүүжүүлж байна. Үүнээс гадна 32,774 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа юм. Нийслэл хотод төрийн өмчийн 134, төрийн бус өмчийн 107 сургуульд 247,960 хүүхэд суралцж байна. Төрийн өмчийн 123,276 хүүхдийн хүчин чадалтай 134 ерөнхий боловсролын сургуульд 220,495 хүүхэд суралцж, ачааллын дундаж коэффициент 1.8% байна. 19 сургуулийн 151 бүлгийн 6,120 хүүхэд 3 ээлжээр хичээлж байгаач цаашдаж энэ тоо өсөх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 4, Сонгон хайрхан дүүргийн 6, Хан уул дүүргийн 3, Чингэлтэй дүүргийн 3, Сүхбаатар дүүргийн 1 сургууль 3 ээлжээр хичээлж байгаа юм а. Дээрх статистик тоо баримт нийслэл хотод сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал туйлын хүндрэлтэй байгааг харуулж байна. 2016-аас 2017 оны хичээлийн жил эхлэхэд цэцэрлэгийн хамрагдалтын түвшин 69% байсан бол төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн өсөлт, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон зайд зорилттой бүлгийн хүүхдүүдийг хамруулсны үр дүнд өнөөдөр цэцэрлэгийн хамрагдалтын түвшин 77.6% болж нэмэгдээд байна. Харин сургуулийн хувьд улсын төсөв болон улсын төсвийн концессор хэрэгжсэн 6 сургууль, 4 сургуулийн өргөтгөл 2017 онд ашиглалтанд орж, сургуулийн хүчин чадал 7480-аар нэмэгдсэн. Үр дүнд нь 2016-аас 2017 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээлж байсан 31 сургуулийн тоо 20 болж буурсан сайн үзүүлэлт гарсан юм а. Одоо өөрчлөе. Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажил энэ онд бүрж ирчимжнэ. 34 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 22 цэцэрлэг, 9 сургууль. JICA-гийн санхүүжилтээр 4 сургууль. Хятадын засгийн газрын санхүүжилтээр 21 сургууль, 1 цэцэрлэг. Улсын төсвийн санхүүжилтээр 72 байршилт, бага сургууль, цэцэрлэгийн цогцлбор баригдахаас 30-ийн ажил эхлээд 5-аас 50% гүйцэтгэлтэй явж байна.